2011 онд их сургуулаа төгсөөд оюутлогын тэтгэлэг сургалтанд Дорд аймгийн Политех коллеж руу анх удаа дорны их тал руу суралцахаар дорндыг зорж байлаа. Тэгээ 2011 оны намар Дордод сурч байх хугацаанд хайр танитайгаа анх учирч танилцчихсан. Одоо тэгээ түүнээс хойш ханилаад 13 жил одоо болсон байна. Манай анч болохоор ах トゥ маадлынхныг бол баг өөрөөсөө илүү дотн хайрлаж халамж хөндлөж явдаг мундаг хүүхэн байгаа. Тэрэнд би их баярлж явдаг. Сая өнгөрсөн 6 сард алдар тхи 2 дугаар одонгоо авсан. Тэгээ хамгийн гол нь одоо 2 хүү 2 охин гэдэг чинь үнэхээр гоё байгаас та тий. Тэрэнд нь би үнэхээр ингээд бүр баярлж хайрлж явдаг. Үнэхээр мундаг. Би ч бас 2 хүү 2 охинтой олгож байгаа эхнэрийгээ нэг сайхан баярлуулчаа гэж бодоод яаж сюрприз яаж гинти бил харгуугаад би ч бодоод тэгээд найзуудтай хувилдаад тэгээд нэг сюрприз барьсан. За би энэ жил 2024 оны 3 сарын 24-нд одоо 4 хүүхэд гаргасныхаа 2 дугаар оданг авсан. Тэр үеэр нөхөр маань бол надад гэрлэх санал тавьсан байгаа. Тэгээд одоо бид тээр хурмаа ихээр шийдээд энэ жил одоо ингээ хурмаа хийж байна. Үгүй харин тэгэл хүмүүс ирцэн зураг мураг авахлаад байжсэн чинь би ингээл босохгүй юу? Санал дээрээс ингээл босох гэсэн чинь намайг суучээ гэд хэрэнд яа намаа суугаад загнаад байгаа юм болоо гэсэн чинь өмнө эргээ харсан чинь наардалтай сүгдсэн надтай гэрлээч гэсэн. Тэгэж гойсон байгаа. За ер нь тэрнээс үүдэлтэй л хурмыг шалтгаан нь эхэлсэн дээ. За тэгээ манай нөхөр уул ургаад ажилладаг болохоор 14 хоног явдаг. Өмнө нь бол 28 хоног явдаг гэсэн. 28 хоног явдаг байхад нь заримдаа уйлаад үлддэг үеч байсан надад. Одоо бол 14 хоног ажиллаад 14 хоног амарч байгаа. Энэ хугацаанд бол минийхэр бүхэл талаараа ажиллаа сайн хийдэг. Аавынхаа үргийг маш сайн биелүүлдэг ийм хүн байгаа. Өөрөө ирэх юм бол хүүхдүүдэд усанд оруулна, хумсыг авна. Одоо нөхөр ирсэн үед бол би бас ингэ жоохон гараа амраах маягийн байдаг. Манай нөхөр бол шал угаах юм хүртэл шалаа хүртэл заримдаа угаадаг. Гэрийнхээ ажилд маш сайн тусалдаг. Тэрэнд нь би бол маш их ингээл хилдгүүч гэсэн ингээл дотроо баярлж авдаг. Ийм сайн хантай очирсан да. Тэгэхээр их баярлж авдаг. За би ингээд Арангаа аймгийн цэцэрлэг хотод төрсөн. Би айлын баг хүү дээр 4 ах 3 эгчтэй. Арангаа аймгийн намдаг зааны баг хүү. Тэгээ манай ээж маань 2011 дүүрэг төгсөх жил буюу нилийн эрт зайлвал би энэ муу байгаад 6 дахь таалт төгсөе. Аав маань болохоор сүүлд 2017 онд таалт төгсөе. Тэгээ би болохоор ээж аав хоёрыг ер нь эрт алдцсан. Тэгээд яг ингээд миний ингэж ийм сайхан яваа маань ээж аавтай мэдээж үнэхээр холбоотой. Тэгээд ингэ сайхан эрүүл өсгөж хүмүүжүүлж нэрийн зэн төрүүлж өсгсөн ээж аав хоёртоо одоо энэ ташинд баярлаа гэж хэлье. Одоо тэнгэр дээрээс хүүгээ харж байгаа байлгүй дээ. Аав ээж хоёртоо хайртай шүү. Хүүн 2 сайхан хүүтэй, 2 сайхан охинтой, сайхан хантай болсон. Сайхан амьдарж байгаа шүү аав ээжээ. Тэгээд хой тамирын гол энэ ингээд Арангаа аймгийн хой тамирын гол тайгарчлуу ингээд сонор хайрхан гэдэг энэ авдлагаар яг л манай аав маллаад ээж минь маллаад тухайн үед нь манай аав мөр уйдаг бүх барилддаг. Би жоохон байсан. Би хар баг 5-6 настай байхдаа л мөр уралдаж өссөн. Аав мөр уйх дуртай ерөөсө жил болгоно 6 нас бариад авдаг. Би ч тэгэл ерөөсө аавгаа дагаад ерөөсө мөр унаал наадам гэсэл явцдаг байсан. Ээж минь сайхан цагаатай байлдал арын албаагаал хонь малаараа л ихч байна. Тэгээ үлдээс аав минь мөрөө уйна, сайхан барилдана. Тэгээ нутаг усандаа нэртэй Арангаа аймагч одоо сайхан бөхчүүд аврах хэрэгтэй шүү дээ. Энэ сайхан нутгаас Арангаа аймагта заан цол хийж ирсэн. Нутаг усандаа бол бух намдаг гэж алдарсан тийм хүн байсан. Үнэхээр ойгоо бяртай тийм бүх хүн байсан. Тэгээ ааваараа бол би бахархаж явдаг. Энэ одоо аав маань малгай заан цолных нь. Тэгээд би одоо яг гал холомтой бадраач аавхаа гал холомтыг үргэлжлүүлж яваа учраас ингээд аавхаа дээл хувцас малгай зүнрийг бол гэр орондоо бүгдийг залаад ингээд үргэлжлүүлээд аваа явдгийг.
Манай аав ээж бол надад ерөөсө хэр алдаадаг баг гэдэг утгаараа тий. Ах эгч нараас бүгднгээс нь хамгаалдаг, өмгөөрдөг, надад хүрдэг, аашилдаг, загнадаг ах эгч байхгүй тий. Тийм л сайхан байсан да. За одоо эрхлэнэхэр ч одоо хөдөө бол ер нь юу яа штэ. Одоо сайхан өд хүртэл унтна. Тэгээ босоод ирэнгүүт манай ээж чинь бүр аяг дүүрэн өрөмөнд амар дуртай. Аяг дүүрэн өрөм бэлдсэн, талхтай хажуу тавьсан байна. Тэгээ одоо аав наах эгч нар ч гэсэн мэднэ. Бүх амраас хамаг тооны өрөм бэлдчихдэг байсан. Над биднэрт үлдээдгүй байсан гэл. Нөөдөл ээж чи яг нөгөө хайртай ганц баг юм болохоор хамаг өрөмөө над тавьчдаг гихчээний. Тэгэл аав бол ерөөсөө загна гэж байхгүй. Ах эгч нэрийг л адуу маландаа өгөөл хөөгөл явуулдаг. Би бол тэгэл энийгээрээ дураараа тэгэл эрхлээл байж идэг. Тийм л хүүхэд байсан да. За автага тэгээ одоо хамгийн сайхан дурсан ч л одоо тэр наадамтай явах та. Наадмын өглөөж эрт болоод тухайн үед ч морь юу гэж байхгүй, техник гэж байхгүй. Юу мотоцикл, машин шин гэдэг ч байхгүй л ш. Наа 4 5 настай байх чаа. Тэгэл юу яа өглөө эртсэл морин дээр майхнаа ачаал, хүнсээ ачаал, уяа морьдоо хөтлөөл наадам руугаа 1 хоногийн өмнө босоод ерөөсөө уяа морьдынхаа алхаагаар тааруулаад амар удаа морьдоо хөтлөөл наадам руугаа явдаг байхгүй. Тэгээ наадам дээр өдөржингөө морьдоо хөтлөж очоод хоноол. Тэгээ сайхан майхнаа барайл, тэгээ сайхан модонд морьдоо идүүлээл тэнцээч. Тэр дурсамж гоё ш. Тэгэл маргааш нь өглөө эрт босоод азраг морд ш. Азар ч өөрөөр 7 8 цагт мордол. Манай нэг хэр азраг байдаггүй. Бүр дээр амар дилтэй. Бараг газар ширхэн дилтэй амар том биштэй. Тийм номхон азраг. Тэрийг би анх унж уралж ирсэн. Тэгээ одоо азар эргэл явж штэ. Тэгвэл одоо нэг бариан дээрээс хүмүүс дурдсан штэ. За манай мөр хаана явж гин. Тэгээ дуранд нь тэгсэн чил хүүхдгүү хэр азар төрүүлээ гараад ирлээ гэсэн. Тэгсэн чи би тэр дийлнийх нарт харагдахгүй болоос дурандхад тийм жоохон байсан баг. Хүүхдгүү хэр азар төрүүлээ гараад ирлээ гэж тэгж хүмүүс дурандчаа тэгж ярьж байсан гэж байна. Тийм жоохносоо би анх удаа тийм морь уралдаж эхэлчихсэн баг. Тийм сайхан дурсамжуудаас байна. Аавтайгаа морь явуулалтаа явчихсан. Тэгээ аав нь тэгэл морь ууйна. Наадам болгонд очиод барилтна. Суммандаа бол ерөөс асуудалгүй төрүүлчихдэг. Аймагтаа заан цол хэлжсэн. Тэгээ Бацанглын наадамд бол их олон төрүүлшиг үрсэн дөө. Бацангийн сумын наадамд. Тийм л сайхан эр хүн байсан да. За ингээд бит хоёрын одоо хуриманд хэрвээ одоо ингээд хадам маав манд байсан бол маш их баярлах байсан бахаа л гэж би бодож байна. Тэгээд маань байхгүй ч гэсэн тэнгэрээс харж байгаа хаа л гэж бодож байна да. За ингээд бидний хурмын яслалд хүрэлцээс ах トゥ хамаатан садан олон найз зөвхөн та бүхэндээ маш их баярлалаа. Хайртай шүү.